Эрхий хорооны эргэн тойронд улс орон бүрд гарын хороотой холбоотой олон хэлц, зүйрэг, дуу шүлэг байдаг. Монгол ардын дуунд гарын арван хороо хэмээн дуулдаг болов. Англи хэлтнүүд high five гээд алга захин урамтай байдлаа илтгэнэ. Тэгвэл бидэнд яагаад 10 хороо заяасан тухай та цаг гаргаж бодож үзсэн үү? Үүний талаар эрдэмтэд хэд хэдэн санал гаргасан байдгийн байна. Гар тус бүрийн 5 хорог, ямар нэг зүйлийг чанга, баттай атгах гаргууд тохиромжтой тоо болон урттай бүтээгдсэн гэсэн нэг онол байхад, өөр нэг судалгаан дээр бид ихэнх зүйлийг эрхий болон долоовор хуруугаараа барьж чаддаг бөгөөд харин үлдсэн хуруу нь туслах чанартай гэж үзсэн байна. Хувьслын үйл явцад бий болсон гар хөлний хурууны тоо хүмүүс биднийг оршин тогтноход хамгийн ашигтай байж хүмүүн төрлөختөнд яв цав тохирсон байдаг гин. Гэтэл зарим амьтад өөр өөрийн амьдралын нөхцөл байдал таарч оршихын тулд биднээс өөр хурууны бүтэц тоотой байдаг. Хүмүүн бидний эрхий хуруу ганцаараа бусад хуруунуудаас өөр байрлалд байдаг үсттэй. Тэгээд зогсохгүй бусад 4 хуруутай бүгдтэй нь өндгөөрөө нийлэх чадвартай. Эрт дээр үеийн өвгд эцэд маань багаж хэрэгслээ барих илүү чадварлаг гар хэрэгтэй байсан учраас энэхүү бүтц нь тэртээ 2 сая жилийн өмнөөс бий болсоор ирсэн тухай судлаачид бичжээ. Тийм учраас эрхий хуруунда чи шүү гэд эрхий хуруугаа нэг гоцойлгочхоорой. Ихэнх сармагчин бидэнтэй адил эрхий хуруутай байдаг гэдгийг та бүхэн маань мэднэ. Гэхдээ ол зэжшээ агнах, ургамал ногоо, жимс самрыг түүх зориултаар тэдгээр нь өөрөөрийн онцлог хэлбэр урттай бөгөөд бас зарим амьтад ижил төрлийн бүтэцтэй байдаг гинэ. За одоо бид зарим нэг амьтны хуруунуудын онцлогийн тухай ярив. Хамелеон хөл тус бүрдээ 5 хуруутай байдаг боловч тэдгээр нь 2-3-аараа тус тусдаа байрладаг гин. Урд талын 2 хөлний 2 хуруу нь гадагш, 3 хуруу нь дотогш чиглэсэн байхад хойд талын 2 хөлний 3 хуруу нь гадагш, 2 хуруу нь эсрэг чиглэлтэй байдаг гин. Энэ өвөрмөц амьтныг мөчрнөөс зурж, авирах хөдөлгөөний онцлогт тохируулж байгаль их хуруунуудыг ингэж байрлуулжээ. Уутад баавгай буюу коала. Австралийн уутдан амьтдын нэг болох коалагийн дээд 2 мөчний сарвуу тус бүрд нь байх 5 хурууны 2 нь эрхий, 3 нь энгийн. Харин доод 2 хөлний сарвуу тус бүрийн 5 хуруунаас 2 нь хоорондоо нийлсэн мөртлөө 2 тусдаа ургасан урт хумстай байх бөгөөд бие маажих дуртай түүнд байгаль ингэж маажуур бэлгэлжээ. Коала хумсгүй эрхий хуруугаа ашиглан доод 2 сарвуугаар мод мөчрөөс лаватгаж, дээд 2 мөчөө чөлөөлж чадсанаар ийшээ ямар ч зовлонгүй олж иддэг. Ингэж ууттан баавгай маань хамгийн их эрхий хуруутай амьтны цомыг зүй ёсоор атгаж байдаг даа. Аварга хулсны баавгай буюу панда. Аварга хулсны баавгай нь сарвуу тус бүрдээ нийт 6 хуруутай байдаг. Харин тэдгээрийн хамгийн жижиг нь эрхий нэрийг авч үүнийг харин хуурамч эрхий хуруу гэж нэрлэдэг гинэ. Сонирхолтой нь тэр эрхий гар хурууны яс хэсгээс биш, бугуйны яснаас ургасан байдаг гин шүү. Энэ хуурамч эрхий 5 хурууныхаа эсрэг байрлаж хулсны найл зүр мөчийг барьж идэх боломжийг түүнд олгодог юм байна. Хархнай буюу оппосум. Хархнай нь хэд хэдэн онцлог шинж чанартай байдаг. Тэд имж буюу кенгурууны нэгэн адил уутандаа зулцгаа тээдэг Хойд Америк дахь цорын ганц ууттан юм. Хархнай нь урд хойд мөчний сарвуу тус бүрдээ нийт 5 хуруутай. Гэхдээ хойд 2 мөчөндөө хүний адил гарын хэлбэртэй бас эрхий хуруутай байдаг. Түүний урт сүүл нь бас нэг гарын үүрэг гүйцэтгэдэг шүү. Эдгээр нийлээд ижшээ агнах, аюулаас зүхтах, модон давирахад туслана. Сонирхолтой нь оппосумын хойд мөчний эрхий хуруунд ямар нэгэн савар эсвэл хумс
байдаггүй гинэ. Модны мэлхийн нэг төрөл болох Савваги Филомедуза. Хайлиди овгийн модны мэлхийн энэ төрөлд 30 орчим зүйл байх бөгөөд эдгээр нь голлон Өмнөд Америкаар суурьшин амьдардаг. Энэ мэлхийнд авирч мацхат нь хэрэг болох эрхий хурууд заяач шүү. Сармагчин болон бусад амьтдын нэгэн адил тэд эрхий хурууны тусламжтайгаар модны мөчөр дундуур ажиггүй явж чаддаг. Ийм учраас тэд тослогт сармагчин модны мэлхий хэмээх нэрийг авчээ. За ингээд эцэст нь та бүхэнд хурууны талаар нэгэн хөгжилтэй баримт дурдъя л да. Бидний өргөн хэрглэж буй 10-ын тооллын систем нь хүний 10 хуруунаас үүдэлтэй гэж үздэг. Тийм ч учраас нэгж тоо болох цифр буюу дижит гэдэг үг нь олон улсын хэлэнд хуруу гэсэн утгатай байдаг гин. Хэрвээ бид 10-аас өөр тооны хуруутай байсан бол үүнийг дагаад одоогийн тооллын систем магад өөр байх байсан баха. Жишээ нь хэрвээ бид 6 хуруутай байсан бол ажигжиггүй 6-гийн тоон дээр суурилсан тооны систем хэрэглээд сууж байсан байх та. Хэрвээ та өөр эрхий хуруутай амьтан мэддэг эсвэл хурууны талаар сонирхолтой баримт мэдээлэлтэй байвал комент хэсэгт бидэнтэй хуваалцгаа мартваа. За тэгээд алдарт эрхий хуруугаа гозойлгож бидэнд лайк дараад долоовор хуруугаараа subscribe-тахаа мартахгүй гэдэгт итгэж дараагийнхаа сонирхолтой мэдээлэлдээ идэвхтэй наргагүй бид орлоо. Түр баяртай.